За сайн байна уу? Хэдүүлээ. За өмнөх хичээлээ. За үргэлжлүүлээ. За өмнөх хичээлээр нэг жижигхэн слайд шоу хийсэн байгаа. За энэ өдөр харин рендерийн талаар үзье. За бид нар рендерлэх буюу бичлэг хийж гарахдаа хязгаарлах хэрэгтэй. За энэ дээр бол нөгөө юу гэдгийг тэдэн минутаар хийсэн хэлбэр нэг, тэдэн секундаар хийсэн хэлбэр нэг гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр яг хэрэгтэй зүйлээ тасалж аваад за хэрэггүйсгүүдээр нь хоос орхино гэсэн. Тэгэхээр бидний ажлын талбар ч гэсэн ер нь бол яг цааш нь хэдийн хэмжээний одоо юу гэдэг те минутын бичлэгийн цагийн юу хийхээс шалтгаалаад автоматар хойш нь сунгаа явна, сунгагдаад явдгаа гэж ойлгож байна. За тэгвэл ийм тохиолдолд бид нар таймлайнаа за хамгийн эхлэл цэг дээр нь буюу 0 секундын дээр авчиад гар дээрээс I9 дарыг. I9. За I. За I9 маань input output гэх юм бол таад ойлгож болно. За харин төгсгөл дээр нь буюу таймлайнаа хамгийн сүүлд нь авчиад за дээр нь авчирлаа. Сайн нэмэхээрээ дарж ойртуулж хараараа өвсөг. За ингэснээр бидний хязгаарлах хугацаа маань ерөнхийдөө нийт одоо 17 секунд 25 фреймийн бичлэг байна л да. За ингээ гаргая. За тэгвэл I ov гэдэг дарсан бол control M дарах хэрэгтэй гэсэн. M үсэг тий. За control M. За ингээ export settings гэж байна. За тэгвэл энэ дээр бид нэр форматуудаа эхлээд тааруулах хэрэгтэй. За формат гэдэг рүү н ороод харах юм бол энэ дээр маш олон төрлийн формат байгаа. MP3 тий, GIF файл, за юу гэдгийг AV формат байна. Тэгээд за зурган формат ч гэдэг юм уу. Гэх мэтлээ ер нь одоо PNG, QuickTime гэх мэтлээ маш олон төрлийн форматууд байгаа. Гэхдээ бидний MP4-ээр форматлах гэж байгаа H264 дээр за тэгээд мэдээж H264 дээр HD дэлгэцсэн хэмжээ юу те гэдгээс шалтгаалаад бас өөр байгаа. За тэгвэл энэ preset дээрээс нь ороод харах юм бол энэ дэр чинь high bitrate гэх юм бол ер нь хамгийн сайнараа монтаж гаргаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр HD дэлгэцэн 1920 1080 хэмжээтэй. Тэгэхээр бид нар нөгөө гараар тааруулах ямар шаардлагагүй л те. H264 гэдэг форматын дотор маань одоо HD дэлгэц одоо HD форматын дотор байх ёстой те. Бүхий л зүйлсүүдийн өөрөө автоматар тохируулсан нэм одоо формат гэж ойлгож болно. Дэлгэцэн хэмжээ 1920 1080 байна. Frame rate нь 29.7 ч гэдэг юм те. Иймэрхүү зүйлсүүд нь таарсан учраас ерөнхийдөө бид нар гар аргаар тааруулах шаардлагагүй. Одоо жишээл за хэмжээ нь 21 МБ. За medium гэхээр яах юм арай? Хэмжээ 6 МБ. Жохон ер нь нэлээд шахаад тэгтээ чанарын жоохон буулгаж байгаа гэж хэлж болно гэсэн. Гэх хэмжлэн дээрээс нь бид нар иймэрхүү форматуудаар тааруулж болно. За тэгвэл өөр HEVC гэх буюу иймэрхүү форматууд нь яа гэм бэ гэж. За энэ дээрээс харах юм бол 4K 8K гэх мэтлэн бас иймэрхүү том форматууд бол авчиж байна л да. Бид нар мэдээж 4K хийсэн бол бид нар 4K-гаар рендерлэх хэрэгтэй. Мэдээж бас авсан бичлэгнүүд чинь бас 4K байх хэрэгтэй. Тэрийгээ дагаад бас компьютер чинь бас базарыг сайн хөтлөх чадaltaй байх хэрэгтэй гэж ойлгож байна. За тэгээд би ингийн нэр нь H264 аваад high bitrate-ээр за энэ output name дээр нь харин бид нар хаана хадгалахаа зааж өгнө гэсэн үг. За би хадгалах газараа зааж өгье. За энэ дотор нь slideshow 1 гэдэг хадгалъя. За save. За ингээд болцсон бол бид нар нэг их тааруулаад байхгүй. Ядвал нэмэлтээр автомат байсан ерөнхий утгыг авсан учраас хэрвээ гар аргаар даруулсан эффект видеон те ямар хэмжээтэй яаж гарах уу, аудио ямар гэрцээр яаж гарах уу гэдэг юм гэх мэт маш олон тохиргоонууд байгаа л да. За тэгээд өөр бас энэ дээр transparent буюу ерөнхийдөө нэвтрэлтэй файлыг бас яаж гаргах вэ гэдэг байгаа. За хэдүүлээ тэрийг тухайн хичээл нь орохоор нь ч юм уу те тиймэрхүү зүйл дээр ашиглах дээр үзнэ гэсэн. За ингээд болцсон бол хэдүүлээ экспортаараа рендерлэнэ гэсэн. За экспорт. За тэгээд ямар эффект юу хийснээс шалтгаалаад бидний хугацаа маань бас уртсан удаашран те ерөнхийдөө нэг тиймэрхүү зүйл болно. Тэгэхээр та хэд өөрсдөө те хугацаагаа одоо юу гэдэг яруу сандруу ч юм уу тиймэрхүү үед хит их эффект ашиглаж чад нөгөөх нь 4 цаг рендерлдэг ч юм уу те тиймэрхүү тохиолдлууд гарах учраас цагаа бас тооцоолж жоод рендерээ. За бид нар бол нэг сая бол 5 6 зурганд өгсөн. Тэгээ нэг их эффект ороогүй учраас жоохон урд рендерлж байна.
За ингээд боллоо. За тэгээд хэдүүлээ дараагийн хичээлээр өөр сонирхолтой хичээлүүд үзье те. За тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.